Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэнд энэ үчийн мэндийг хүргэе. Монголын үндэсний олон нийтийн телевиз гэрэлтэй цог үчийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар энхүү эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд та бүхэнд сормоосны будагны тухай нэгэн сонирхолтой мэдээлэл хүргье. За тэгэхээр охид бүсгүйчүүд маань илүү их анхаарлаа хандуулна сонирх болов гэж бодож байна. Сормоосны будаг таны бодсноос ч урт төвхтэй. Манай эртний өмнөх 4000 онд хүмүүс нүд хөмсөг сормоосаа хар өнгөтэй харагдуулахын тулд кол гихч зүйл хэрэгэлдэг байсан гэд. Нүдээ ингэж хар болгож будснаар муу сүнсийг зайлуулж өөрийн сүнсээ хамгаалдаг гэж эртний хүмүүс үздэг байсан ба эр эмгүй бүгд хэрэгэлдэг байжээ. Колын найрлаганд хөхрийн хүдэр, ногойлон, модны нүүрс болон зүгийн бал ордог ба Египтээс дамжин Бабилон, Грек болон Ромын эзэнт гүрэнд түүгэнд харгасан юм. Харин Викториягийн эрен үед бүсгүйчүүд урт хар сормостой болохын тулд үнсийг жимсний өртөө хольж түрхдэг байв. Ингээд 19-р зуунд Атлантын далай хоёр захад буюу Парист Евгений Риммел, Америкт Уильямс нар сормосны будгийг зохион бүтээсэн юм. Евгенигийн бүтээл явсаар Риммел брэнд болсон байна. Тэгэхээр яг өнөөдрийн хувьд 2019 оны хувьд 21-р зууны хувьд охид бүсгүйчүүдийн маань хэрэглэж байгаа гоо сайхны нэгэн хэрэглэх түн буюу хамгийн дэгчин хэмцэр харагдуулдаг нэг бүтээгдэхүүн бол яхаа аргагүй сормосны будаг. Тэгэхээр сормосны будаг бол ийхүү эхлэлтэй юм байна. Түүхийн хувьд бол багахан хэсгийг та бүхэн өнөөдөр танилцууллаа. Гэрэлтэй цан хүчийн хөтөлбөртэй өдөж бүр хамт байдаг. Эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Ингээд манай өнөөдрийн хүндэт зочноор хэн өргөцсөн бэ? Бүгдээ яг хамтдаа харцгаая. Намсраа авахтаа совд Улаанбаатар хотын 1-р төрхөд айлын ууган охин болон мэндэлжээ. Ерөнхий боловсролын сургуулаа 1966 онд 2 дугаар 10 жилийг дүүргэсэн бол 1970 онд Зөвлөлт холбоот улсын Москва хотын кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлэр төгссөн. Монгол орныхоо бүх аймгаар зочлоод амжсан энэ үчийн зочин шудраг байхыг эрхэмлдэг. Өдөр бүрийн өглөөг хөнгөн гимнастик хийж угтдаг ардын жүжигчин Совд өглөө бүр хөнгөн хоолдог дадалтай. Харин ногоотой бол бүх хоолыг амтрахын иддэг төдийгүй гарын хоол нь төрөл бүрийн зууш. Гэрэлтэй зан хөтөлбөрийн энэ үчийн зочин Совд ногоон өнгөнд бусад бүх өнгөнөөс илүү дуртай. Учир нь ногоон өнгө тайвшрах мэдрэмж өгдөг юмсан. Хийж байгаа ажил болон уран бүтээлээсээ асар их урам зориг авдаг өнөөдрийн зочин уралтыг төвчиж чаддаггүй. Анх танилцсан хүнийхээ нүдийг шууд л хардаг. Учир нь нүд тэр хүн хинбэ гэдгийг илтгэдэг хэмээн тодорхойлсон. Тийм үзэгчтэй гэрэлтэй цанхан өнөөдрийн хүндэт зочноор Монгол улсын ардын жүжигчин төрийн шагналт Намсран Совд. Бүгдээрээ хамтдаа зочин огтаа авцгаая. Зочин огтаа авъя. За, сайн байна уу та? Сайн байна уу? За, хүчийн мэнд. Хүчийн мэнд. Одоо бараг шөнийн мэнд боллоо. Бараг шөнийн мэнд боллоо тийм ээ. Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. За, гэрэлтэй цогт тавтаа мөр таны буудан дээр тухлан саадахыг урьж байна. За, баярлалаа. За, буудангаа голлож суугаад л хоёлаа. Ярилцлага цаг өргөжлүүлж өгөн дөө. Өргөжлүүлэн гэж дүнбэж эхэлж штэ энэ чинь. За, тэгэхээр өнөөдөр нь тань төлөвлөсөн ажлууд хэр бүтэмжтэй вэ? Өнөөдөр ямар ажлуудыг та амжилв? Өнөөдөр өглөө 9-оос ахуулаад оюутнуудтайгаа ажилласан. Дараа нь аав маань 100 жилийн ой зориулсан баримтат киног хийж байгаа. Тэгээд тэнд ээж маань ярилцлага өгөх гэж бас хажууд нь хань болж суулаа. Дараа нь дахиад оюутнуудтайгаа ажилласан. Тэгэл тараал наашаага ирлээ дээ. Тэгэхээр бас том ажлууд амжуулсан биш үү? Яахаа аргагүй. Хүндтэй ажлууд байна тийм ээ. Би ингэж боддгийн хүн болж төрөх тий хүний заяанд төрөх. Тэр дундаа Монгол хүн болж төрөх бол дээдийн заяа гэж нэг төвдүүд дэгдэг штэ. Хамгийн сайн хүнийг энийг Монгол хүн шиг гэж тий. За бас нэг өөр оронд бас ёс заншлан байдаг. Бурхан болооч байгаа Монголдоо буцлаа гэж Яваачандаа буцлаа гэдэг шиг ингэж хэлдэг. Тэгэхээр таны хувьд
Монгол орнд төрсөндөө яг хов хүний хувьд хэр бахархдаг. Одоо хэр бахархдаг вэ гэхэр сони юм. Юу гэж одоо та омгшиж бахархаж явдаг вэ? Гэхдээ ер нь би бол ганц Монгол гэж бодохгүй байна. Ер нь ямар ч оронд төрсөн хүн тэр л эх орноороо тэр л улс үндэстнэрээ бахархдаг байх. Тэр дундаа монголчууд бид нар чинь дурсах түүхтэй. Одоо үнэхээр ховор төрөх ийм сайхан оронд төрсөн гэж би боддог. Үнэхээр байгаль, цаг агаар, ус тэгэл энэ түүх гэд ингээд үзэхэр зэрэг бол үнэхээр гайхалтай, давтагдшгүй. Орон болгон давтагдшгүй. Тэр дундаа Монгол шиг ийм асар их том ач холбогдолтой олон улсын хэмжээ, дэлхийн хэмжээнд яригдах ийм түүхтэй орон тэр болгон олон биш байх л да. Тэгэхээр ийм оронд тэгээд ийм ижээ аавын хүүхэд болж төрсөндөө би үнэхээр өөрийгөө их өндөр заяатай хүн гэж боддог. За таны хувьд бол төрийн шагналт, соёлын гавь зүтгэлтэн, за гэгэрлийн сайд басан цэндийн намсраг. За мөн одоо арт түмнийхээ дунд бол тэмээ цогтойш киноны төвдийн гүрс оронзон одоо бол тааны 13 дугаар гүнж Дулмаагийн дүрээр алдаршсан Лувсан жанцын цогцол маань нарийн охин болж мэдлсэн. Тэгэхээр энэ одоо эдгээр хүмүүсийн тэмээ аав ээжийнхаа энэ нэр хүндийг дааж явах. За эсвэл ардын жүжигчин төрийн шагналт гэдэг энэ хоёрын одоо дэнслүүл аль нь илүү хэцүү вэ таны хувьд? Хамгийн түрүүн ижээ аавынхаа нэрийг одоо авч явна гэдэг хамгийн чухал ийм асуудал гэж би боддог шүү дээ. Ямар ч ижээ аав дээр төрсөн бай, тэр эцэг эхийнхээ нэрийг хугалахгүй авч явна гэдэг бол үр хүүхэд болж төрсөн тэр хүний одоо үүрэг нь хувь заяа гэж боддог. Тэр дундаа ийм одоо нэр хүндтэй, ийм нийгэмдээ улс орондоо эзэлсэн өөрийн гэсэн их том байр суурь эзэлсэн ийм ижээ аавын хүүхэд босч төрнө гэдэг бол биднэрт нэгдүгээрт их хувь заяа, маш их том хариуцлага гэж би боддог доо. Тэгээд миний буурай одоо аавын минь төрсөн ихч, аав ихч маань тэгтээ бид нар буурай гэдэг намайг одоо анх төрсөн цагаас минь ахуулдаад одоо гар дээрээ авч өсгөж хүмүүжүүлсэн, миний дүүнэрийг бүгдийг хүмүүжүүлсэн, миний хүүхдүүдийг бас одоо насарч хүмүүжүүлсэн ийм буянтай одоо буурай маань ямар ч байлээ гэсэн хүнийг хүн шиг хүн болгож чаддаг ийм амьдралын хар ухаантай, өндөр боловсралтай, соёлтой хүн байжээ гэж би боддгийг. Тэр хүн нэгдүгээр ангич төгсөөгүй, би ч өсөхгүй. Гэхдээ л асар их ухаантай, амьдралын тийм хар ухаан гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Үнэхээр ухаантай. Бид нарыг тэр одоо бололцоотой амьдрал төрж өсөж ингэж одоо байхад хилдэг байсан. Цаг цагаараа байдгүй маа. Ямар ч үед та нар өөрсдийнхээ амийг аваад явах, амьдралаа аваад явах ухаантай байх хэрэгтэй гэл. Тэгээд бид нарыг одоо намайг жоохон байхад чинь энэ толгой хуйхал, толгой шир хуйхал хар гэл ингээл толгой шир өөрөө хуйхлаад л хяруслаад ингээл чанаал энийг бүгдийг ингээл харуулаад зааж өгдөг. Хоньны гэдэс цэвэрлэнэ. Тэгэл ингэж цэвэрлэдгийн, ингэж одоо боловсруулдгийн ингээл заагаал ямар ч үед та нар идэх хоолоо өөрсдөө хийгээд иддэг байх хэрэгтэй. Ямар ч үед та нар одоо амьдралаа аваад явах чадaltaй байх хэрэгтэй гэж ингэж сургадаг байсан. Тэгэл одоо гэр цэвэрлэн, юм уугаан, хоол хийн гэхэд ингээл бид нар ч тавуулаа. Ер нь ган хуйг ганцаараа хүлдэ, бусд нь огтуд. Тийм учраас бид нарыг бол ган хуйгийг нэг их тэгж гэрийн ажилд шавдуулж байгаагүй. А бид нарыг бол ерөөсөө ингээл жижүүр гаргаад
Тэгээ гэр цэвэрлүүлдэг. Бид нар чинь одоо нэг нэгнээсээ илүү цэвэрлж, илүү одоо гэрээ сайхан байлгах гэл тэр үед чинь одоо ийм дүүбэн шал энэ төр байгаагүй шүү дээ. Ийм модон шал. Тэгэл тэр шалны чинь зүлгээл ингээд толь шиг гялалцтал нь ягаал ингээд хан доошоогоо тусч гэн үгүй юу гэх ингээ хараад тэгж гэрээ цэвэрлдэг байсан шүү дээ. Тэгж л бид нарыг ажилд сургасан. Ажилтай ажил хийж чаддаг хүн бол ер нь би ингээл амьдралдаа одоо өөрөө би настай болсон. Эргээ харахад үнэхээр хүн ажиллаж хөдөлмөрлөж чадаж байвал ямар ч үед амьдралаа аваад явж чаддаг юм байна. Энэ биднийг энийг ингээд нэг гараа хумяа суучдаггүй хүнээс юм гуйгаад суудаггүй ийм чадвартай болгоход бол манай буурайгийн одоо тэр хүмүүжил бидэнд их тус болж байна даа л гэж би боддгийн ш. Одоо ботход тийм ээ. Тий. За тэгвэл таны аавын за мөн таны ээжийн танд одоо альд сургаж ирсэн тэдгээр одоо сургаалаас гэх юм уу тий хамгийн сэтгэлд одоо ингээ ботход үлдсэн үг ямар үг вэ? Одоо таны амьдралдаа одоо мөрдлөг болгож явж байгаа ч гэдэг юм. Одоо ингээл тэр буурай маань бол одоо ажил ямар ч үед өөрийгөө аваад явах чадвартай бай гэл манай ээж бол ер нь олон гэдэг олонгүй далай гэж их хэлэх дуртай. Тэгэл бусдын төлөө, хүний төлөө одоо хүнд тус болжээ гэдэг ийм чиглэлээр бид нарыг ээж маань нэлээ хатуухан гараар бид нарыг барьдаг. Аав маань бол харин ингэж бидний ололттой энэ талыг дэмжиж ингэж дэмжлэг өгдөг ийм одоо хоёр өөр хүн байсан да. Аав маань бол болж миний хүүгийн тэр чин сайн байна. Миний хүү овоо штэ гэж ингэж хэлдэг. Ээж бол ер нь барагтай бол тэгж магтахгүй. Үргэлжил тэр чин болохгүй байна. Эн чин ингэж чи тэгсэнгүй л гэж ингэж яа. За тэгээд одоо тэр үед хүүхдээ ирэх энэ төр гэж нэг ярьдгүй байсан да. Манай ээж бол одоо 5 салаа өгнө штэ. Тэ зарим үед бол одоо сорон бүсээр нэлээ сайн болгоно. Тэгэл бид нарыг айлгадаг манай буурайгийн одоо ээжт чинь хэлнэ шүү гэдэг үг бол бид нарыг нам болгодог. Аавыг бол аав бол бид нарт тийм хатууг хэлж бид нарыг тэгж одоо алгадаж хашрааж байгаагүй хэрнээ аав ирлээ гэдэг энэ үг бол биднэрт команд өгдөг. Тэ аавыг ирэхээр бид нар их баярлдаг. Аавтайгаа их тоглодог. Аав бид нарыг их эрхлүүлдэг. Одоо шүрбит хоёр бол одоо анхных нь охтууд тэгэл аавынхаа толгой дээр лентмент зүүгээд одоо тэгэл гидсэн дээр нь сууж машин болоод ингээл тоглоно. Тэгтээ аавын хэлсэн үг бол манай гэрт хамгийн одоо зарлиг юм шиг ингэж хэрэгждэг. Аавын хэлсэн үг бол ерөөсөө л тэрийг биелүүлэх ёстой гэж. Тэр үг бол ээжийн хувьд ч, буурайгийн хувьд ч, бидний хувьд ч хамгийн одоо эцсийн шийдвэр аавын одоо шийдвэр байдаг. Ганц бидэнд биш те манай гэр бүлд ч биш. Одоо манай садан төрлүүд байна тийм ээ. Тэгэл ингээл ямар нэгэн асуудал болоход ааваар шийдвэрлүүлэх гээл хүүхдэд дагуулаад манайд ирдэг одоо манай аав их чин тэр ирдэг. Тэгэл намсраа энэ ингээд гэхээр зэрэг аав бол ер нь ихэвчлэн хүүхдийн тал шийд гаргана шүү. Тэгэл үгүй энэ хүүхдийн одоо юугаар нь яв гэл ингээд шийдийг өгдөг. Тийм байсан та. За тэгэлгүй ах вэ, энэ бол одоо Монгол ухаан за мөн одоо Монгол аавын бас нэгэн тод шүү дээ. Энэ бол ихэнх Монгол аавууд бас ихэнх аавууд маань ийм байгаа гэдэгт би итгэдэг. За өнөөдөр би тантай бас гэрэлтэй цонхын энэ одоо
хүндэт эндрийнхээ араас тийм ширээний араас таныг зочноор ороод минут ярилцаа сууж байгаа. Одоо туйлыг би талархаж бас баярлаж байна. Тэгээд дахин бас бидний урилгыг хүлээн авч ирсэн танд дахин баярлалаа гэдэг хэлмээр байна. За үзэгчтэй гэрэлтэй сон хүчин хөтөлбөр та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр яг одоо бүгдээрээ өнөөдрийн манай хүндэт зочны тухай бэлтгэсэн мэдээллүүдийг за сэтгүүлч холон бэлтгэсэн байна. Ингээ бүгдээрээ яг одоо хамтдаа сонирхцгаая. Ямар нэгэн зүйл бүтлгүүтгэхэд бурууг өөрөөсөө хай хэмээн хэлдэг энэ хүчин зочны хувьд хэн нэгнийг язгуурлахгүйгээр ижил тэгш харилцаатай байхыг эрхэмлдэг. Харин хоёр нүүр гаргадаг хүний үйлчлийг төвчдгүүгээс гадна уруултыг үзэн яддаг нэгэн. Үзэгч та бид бүхний зүрх сэтгэлд мандуха цэцэг хатны дүрээрээ тодоос тод хомигшин үлдсэн өнөөдрийн зочны хувьд энэхүү кинонд дүр бүтээхдээ яг л өөрөөрөө тоглосон хэмээн дотны хүн тодорхойлсон юм. Сууд гэдэг нэр зөвхөн мандуха гэдэг нэрээр солигдсон л төдий хэмээсэн юм. Ариг гамтай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэсэн асуултад ардын жүжигчин сувдаг хэлнэ хэмээн олон хүн дуу нэгтгэгээр санд нэгдсэн юм. Учир нь тэрээр 1960 он, 70-ад он, 80-ад оны үед авч ирсэн хувцснуудаа одоо ч гэсэн өмсөн хэвээрээ. Цаг зав муутай ардын жүжигчин сувда гэрийн ажилд тун сайн боловч хоол хийх тал дээр баг зэрэг мараахан гэд хэлж болох юм. Харин өөхтөө маханд бол нугасгүй нэгийг хаанлаа хамгийн их өөхтөө мах байна. Түүнийг нь шилж сонгож ягаад л иддэг нэгэн. Би таныг зөвхөн намайг бодож явдаг гэж бодсон чинь та ийм холын бодолтой хүн байсан юм. Эр хүний дотор эмээл хазаартай мөр эргэлдэнэ гэж мэдэхгүй. Ер нь манай дээд үг Монголын хаан болох ёстой байсан юм гэнэ. Хэрв дээр нэгэн цагт миний үг Монголын хаан болж чадаагүй юм бол одоо миний үед манай удмаас нэг хаан гараг гэлтэй. Харин чи надад тусал Болохгүй. Хаан ширэнд хааны удмын хүн суух ёстой. Хасрын үр эзлэвэл хамаг эвдэрлийн үүд нэгдэнэ. Ванта надтай уулзах гэж дахин битээ ирж байч. Мандухай хожимо харамсаж хар толгоогоо шаахрыг болуулзаа. Би хэлсэндээ хүрч чаддаг хүн шүү. Энэ үеийн зочин гавьяаныхаа амралтыг авсан хэдий боловч өмнөхөөсөө илүү завгүй болсон талаар хайрт хүн бидэнд хуучилсан юм. Харин дулаахаар сайхан нааштай өдөр Жимс Түүн гэдэг бол түүний хувьд авч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг хэмээн тодорхойлсон. Сэтгүүлч холонд баярлалаа. За тэгэхээр таны тухай эдгээр мэдээллүүдийг бэлтгэсэн байна. Хоолыг тал дээр ягж явах мархан байгаад байна. Магадгүй бас хоол хийх гэх тийм цаг зав төдийлө олддгүй байсан юм болов уу? Тий, ер нь одоо тэгээд буурай маань их сайхан хоол хийдэг. Дараа нь одоо манай хоёр хүүхдийн бас хоолнд их сайхан хийдэг. Тэдний удмынхаа ер нь их сайхан хоол хийдэг тийм хүмүүс байсан. Тэгээд тэд нартай зэрэгцээд би бол нэг их айхтар хоол хийж чаддаггүй л дээ. Гэхдээ яг өөрийнхөө хоолыг бол болгоно. Миний сайн хийж чаддгийм бол салат. Тэр ногооны салат л сайн хийн. Сувтаа өвчийн тэр салата хийгээрээ сувтаа өвчээл гэсэн. Тийм л захиалга авдаг. Хамгийн их авдаг захиалга. Тий. Тэрнээс биш одоо миний хийсэн хоолыг бол нэг их үнэлэхгүй. Надаас илүү хоол хийдэг улсууд. Одоо миний хоёр хүү хүртэл надаас илүү сайн хоол хийнэ. За, хоёулаа ярилцлагаа таныг хамгийн анх жүжигчний мэрэгчлэрээ одоо багаасаа жүжигчин болно гэж мөрөд. За тэр мөрөөдлөөр амьдэрч тэгээд таны хувьд бол түүнийг биелүүлэхээр одоо Оросын бүх холбоотын кино урлагийн дэд сургуульд одоо суралцахаар зорьсон байсан. За тэгэхээр тэр үеийн яг тэр цаг үеийг хоёулаа иргэн нэг дурсъя гэж бодож байна. Тохойд бол одоо ямар нэгэн байдлаар татгалцах ч гэдэг юм уу те таны яг энэ шийдвэрийг үүсэх хүн байхгүйсэн баха. Гүй ерөөсөө дэмжиж байгаагүй.
яг зүгээр би одоо цэцэрлэгт байхдаа одоо охтууд ер нь тэгдэг штэ цасан ширхэг болол цасан охин болол тоглодог тэгдэг байсан 10 жилд орсны дараа бол бүжгийн дугуйланд яваад одоо сургуулийнхаа нэлээд гайгүй бүжигчний тоонд ороод одоо пионерийн байгууллага гэж байсан штэ одоо хүүхдийн тэр байгууллагын 40 жилийн ойгоор 1000 хүүхдийн концерт хийж ирсэн. Тэр концертыг одоо манай гарамгай найруулагч гэж хэлнэ. Одоо Вангонгой найруулж. Тэгээд тэр концертанд чинь би одоо гоцол бүжигчнэр их олон бүжигт гоцлож бүжиглэн одоо тэгэл тэр л Монгол ардын бүжиг за тэгэл янз бүрийн ойн амтэн хөдөлмөргээл орчин үеийн бүжиг энэ төр бүгдд нь ингэж бүжиглж ийсэн. Тэгвэл ер нь тийм жүжигчин болно гэж би нэг их зарлж байгаагүй. Тэгээд 6 дугаар ангид байхад яагаад чинь та ямар мэрэгжилтэй болох вэ гэсэн асуултад зохион бичлэг бичсэн. Тэгтэл би ер нь ямар мэрэгжилтэй болох вэ гэж өөрөө тэгтэл бодож эхэлсэн 6 дугаар ангидаа. Тэгээд бодож байгаад би жүжигчин болно гэж зохиомж дээрээ бичсэн. Тэгтээ орчуулагч болох уу? Манай аав чинь одоо орчуулга их сайн хийдэг тийм хүн байсан шүү дээ. Орчуулагч болох уу? Жүжигчин болох уу гэж ингэж хоёр бодол байсан л да. Тэгэл ерөөсөө жүжигчин болно гэж бичсэн. Тэгээд тэрийг одоо нэгэнтээ тэгэл зорьцсон болохоор ч тэр юм уу 10 дугаар анги төгсөөд би жүжигчний ангид орно гэсэн ээж зөвшөөрөөгүй. 6 дугаар ангид байхад бас одоо энэ сонгодог бүжгийн сургуульд хоошин хүүхэд явуулж ирсэн. Тэнд шалгуулах гэсэн ээж зөвшөөрөөгүй. Ерөөсөө урлагийн мэрэгжил гэдэг бол чи авьяасгүй л бол тэнд одоо орох хэрэггүй гэдэг ингээд ээж маань тас зөрдөг. Авьяасгүй л гэд хараад байсан байх нь шүү дээ. Тухайд бол. Одоо авьяасгүй ер нь тэгээ нэг мэдэхгүй шүү дээ. Тэгээд 10 төгсөхөд манай 10 жилийн анги удирдсан багш маань Тофискийн багш Очир гэж их сайхан өндөр тийм багш байсан. Тэгээд тэр багшд одоо ижээ аав хэлсэн юм уу? Чи ямар ч байлаа гэсэн Тофискийн мэрэгчлэр сургуульд явах ёстой гэд миний хувийн хэргийг Тофискийн мэрэгжилд сургана гэдэг ингээд. Тэгээд би үгүй би одоо Тофискээр хичээлгүй. Би тоонд сайн байсан. Тофискийн хичээлдээ сайн тоо бодох дуртай. Тэгтэл би одоо Тофискийн мэрэгжил эзэмшээд дараа нь ямар ажил хийхийг би мэддэггүй байсан. Тэгэл ганц мэдэх нь Тофискийн багш болно. Тэгээд би багшийн мэрэгжлийг бол үнэндээ ойлгохгүй, сайн мэдэхгүй. Тийм учраас жүжигчний одоо мэрэгжлийг сонгосон. Тэгтээ хоошоо одоо шалгалт өгч явахдаа би энд Чимэд гэдэг манай кино судлаач үйтэй бид хоёр кино судлалын мэрэгжиллээр шалгалт өгсөн. Тэгээ кино судлаачийн ангид хойно очоод сургуультай орцсон хойно ректор дээр нь ороод би ингээд жүжигчний ангид ормоор байна. Шалгалт өгье гэж гуйсан. Тэгээ манай багшд шалгуулахыг зөвшөөрсөн. Миний багш чинь Борис Андреевич Бабочкин гэж Чапаевын дүрд тоглосон Оросын ардын жүжигчин мундаг том хүн л дээ. Тэгээд одоо тэр хүнд шалгуул гэсэн. Тэгээ шалгуулсан. Ивэ зайлвал би чинь одоо нэг их шүлэг уншиж одоо ярьж тэгж жүжиглж байгаагүй. Тэгээд өнө айсантай ч юм уу хүүшийн учир гээд нэг өгүүлэг уншаад тэрнтэй уйлаад өөрөө айсан дааж уйлсан юм. Тэгээд нэг шалгалт өгөө. Тэгээ багш маань намайг ангидаа авсан да. Тэгээд тэр ангид нэг Африкийн нэг хүн тэр Азийн нэг хүүхэн гээд бид 3 гадаадын оюутан гэж орж исэн. Тэгээ сүүлдээ тэр хоёр маань төгсч чадаагүй. Тэгээд дан орос хэл дээр орос оюутнуудтай цуг ингээд хичээлэхэр зэрэг тэр хоёрт маань хэцүү эсэлтэй орос хэлний суур байхгүй. Тэгээд яг би багтаа
бас нэг Орос цэцэрлэгт явж исэн. Тэгээд Орос хэлний суурьтай байсан болохоор зэрэг тэгээд нэг юм чирэгдээд тэгээд сургуулаа төгссөн. За сургуулаа төгсөж ирээ. За ингээд одоо мэрэгжлийн жүжигчин болсон. Дипломтой мэрэгжлийн жүжигчин болсон. За үүний дараа бол Монгол кино үйлдвэрт та ажиллаж анхны одоо жүжигийн дүр болох. За Островскийн Инжгүй хүүхэн одоо жүжигийн Ларисагийн дүр. За үргэлжлүүлэн анхны киноны дүр болох эхлэл киноны хорлоогийн дүрүүд байгаа. Тэгэхээр яг одоо тэртех одоо олон жилийн өмнөх энэ одоо анхны кино, анхны одоо тайзны дүр. Төгсөөд ирэхэд чинь ерөөсөө шууд ингээл дүр өгдөг энэ төр тим юм байгаагүй шүү дээ. Ер нь ганц жүжигчний мэрэгжлэр биш. Сургууль төгсөөд ирэхээр чи ерөөсөө хамгийн одоо боломжтой доод тушаалын ажлаас эхэлдэг. Тэгэл намайг ирэхэд уран сайхны тийм концерт авч ирсэн. Ичин Норуу гээд найруулагч. Тэрний хажууд надад чинь тэр жүжигчд цуглуулдаг ажил өгөөл би чинь гүйн тэндээс бүжигчин эндээс дуучин тэрнээс хөгжимчин олж иргээл тэгэл тэрийг олж ирдэг гүйдэг хараадаг тийм ажил хийжсэн. Тэгээд орчуулгын киног чинь яг ингэж одоо тоглож байгаа жүжигчдийн дагаж дуу хийдэг тийм сайхан ажил хийдэг байсан л да. Тэнд орчуулгын кино групп гэдэг одоо Ягаан гажид гэдэг манай үзэгчд тань дамжаагааг, тань цэнд аюур шигчийг, тань дамдан базаргаа, дайгэрэн зугаа гэдэг элбэг сайхан ах гэдэг их сайхан жүжигчд осор гэдэг одоо Минг тосор гэдэг гавьяа жүжигчин те энэ хүмүүс тэнд ажилтдаг бадан гарваагаа үнэхээр сайхан хүмүүс тэнд ажиллаж байсан. Тэгэл тэд нарын дунд чинь дуу хийнтэй. Тэгээд яг хуу жижиг оройлоос ахуулаад гол дүр хүртэл тэр бас их том сургууль байсан. Тэр одоо мундаг жүжигчдийн тоглосон тоглолтыг дуурайж тэдний зиндаанд очтол тэр одоо дүрд итгэл дуу оруулна гэдэг бол жүжигчний хувьд бас их том сургууль байсан гэж би боддог. Тэгээд яг хуу эхлэл киног бол дөнгөж одоо сургууль төгсөөд ирсэн манай сургуулийг төгсөгчд надаас 1 жилийн өмнө 2 жилийн өмнө төгссөн хүмүүс авч яасан л да жигжид сүрэн гэдэг одоо манай ардын жүжигчин жигжид сүрэн найруулагчаар нь ажиллаад Баатар гэдэг одоо зураглаач Балжин юм одоо төрийн шагналт найруулагч маань тэр үед чинь зураглаач байсан. Тэд нар зураглаачаар ажиллаад тэгээ бүгдээрээ тэр холбооны одоо 50 жилд зориулсан уран сайхны кинонд ажилласан. Тэгээ тэр киноноос болоод зөндөө загнуулсан Баатар хүү гэд манай жүжигчин бит хоёр гол дүрдэн. Тэгээд ерөөсөө л кинонд анх одоо ирээд тоглож байгаа маань тэр. Тэгээд Гиндэнгуй миний аавд тоглож ирсэн. Гиндэнгуй бол авраггүй шүү дээ. Тэгэл өнөө ажиллаад бид нарын туршлагч муу байсан байх. Кино зохиол бичсэн хүн маань анх удаа кино зохиол бичсэн Ламсран гэдэг хүн байсан. Тэгэл энэ одоо ерөөсөө чанаргүй муу кино болсон. Гол одоо ийм том кино театруудаар гаргахгүй тэр одоо жижиг хөдөө орон нутаг ийм жижиг кино театруудаар гарга гэдэл ингээл загнуулж л. Тэгээд тэр үед чинь уран сайхны кино жилд 1-2 л кино хийдэг. Тэр 2 кинонд чинь тэнд байгаа жүжигчид бүгдээрээ орох чадахгүй ш. Тэгээ ингээд орчуулгын кинонд л одоо гол дуу хийн. Тэгээ нэг өдөр намайг хүүхдийн театрт би хамгийн эхлээд ажилласан. Их мундаг Монгол хаан гэж гавьяа зүтгэлтэн найруулагч байсан. Тэр хүн болд хэрхэн хатаагдсан гэж жүжиг хийгээд тэнд би одоо хүүхдийн театрын жүжигчтэй хамт тэнд тоглосон. Тэгээд тэр жүжигийг үзээд тэгсэн юм уу? Оюунгой Дор Чулумгой гэдэг одоо 2 том найруулагч манай одоо ардын жүжигч манай одоо эрдэмтэн найруулагч зохиолч Оюунгой урлагийн гавьяа зүтгэлтэн Дор Чулумгой кино үйлдвэрийн уран сайхны удирдагч байсан. Тэгээд тэр хоёр ярьж байгаа намайг
драмын театр дээр Эмчгүй хүүхний гол дүр тоглох болсон. Тэгээд Дорж Чулуунбай за чи театрт ажиллана. Чамайг бид нар Монгол болгоно гэж. Тэгээд бодоход одоо миний хэл яриа ер нь л тийм тоглох тэр манер гэж ярьдаг шүү дээ. Тэр энэ их тийм европчуу эсэм болоо да. Тэгэл тэгж хэлсэн байх гэж би боддог. Тэгэхээр одоо театрт хэдэн онд анх жүжигчнээр орсон гэсэн. 72 он уучлаа. За та сайхан уснасаа уугаад чөлөөтэй хоёлаа сайхан ярилцлага үргэлжлүүлье. 72 онд тийм ээ. Тэгээд 72 оны хэдэн сард юм бэ? Тэгээд 73 онд театр руу бүр шилжиж ирсэн. 73 оноос. За үзэгчтэй гэрэлтэй цог хүчийн хөтөлбөр та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Яг одоо бүгдээрээ хамтдаа сэтгүүлч ууган баяртай холбогдъё. Монголын үндэсний олон нийтийн телевизийн гэрэлтэй цог хүчийн хөтөлбөр үзэгчтэнд яг одоо хүрж байна. Студид маань зочноор Монгол улсын ардын жүжигчин Төрийн Сойрхолт Совдгоо орогд ирсэн энэ хүчит бид хамтдаа танд өгөөд үзэгчтэйгээ цэнгэрлэгээ дамжуулан нэгэн эрхэм хүнийг уулзах гэж байна. Яг одоо студид хүрэлцэн ирсэн зочны маань том хүү Ботөргөл яг одоо миний хажууд сууж байна. Харин дөрөгийг танд. Сайн байна уу? За өнөөдөр студидтэй ирсэн зочинд бөгөөд Монгол хүмүүндээ бид бүхэн хамтдаа одоо 2 цаг үеийг төлөөлсөн нэгэн сайхан уран бүтээлч гэр бүлийг бас уулзуулж байгаадаа баяртай байна. Тэгээд хамгийн ихэнд танаас миний асуух асуулт бол одоо маш энгийн мөртлөө маш чухал асуулт. Тэр юу вэ гэвэл өнөөдрийн зочин маань таны ээж хэр сайн ээж вэ гэдэг тухай биднээс асуух гэдэг юм л да. Ялангуяа уран бүтээлчин бол ийш тийш томилтоор их явдаг, цаг зав бага байдаг. Гэр бүл өр хүүхдүүдээ ер нь хэр их цаг зав гаргадаг ээж байсан бэ? Банк байгаад байхгүй ч гэсэн байгаа үедээ бол бид нарт тийм ухаан хайрлсан өөрийнхөө үлгэр жишээгээр бид нарыг хүмүүжүүлсэн л гэж би боддог. Тэрнээс одоо нэг банкын шат ч юм уу нэг тийм өглээд нэг тэгээд байдгүй. Тэгээд ер нь бол мөнх хөргөл битэрийн амьдралд нэг хөндлөнгөөс ер нь хизээч оролцож байгаагүй. Ер нь бол ийм чиг хандлагыг хэлж өгдөг. Тэрнээс одоо энэнийг яг ерөөсөө одоо л бойл эсвэл яг одоо энийг хий гэж бол хизээч бид нарт өөрийнхөө одоо хүслийг тулгаж байгаагүй. Тэг яг бүр багаас бол намайг урлагийн хүн болоод дими гэдэг л ер нь нэг тийм байр суурьтай байсан. Тэгээд яг би одоо үгэнд нь орсон гэхүүдээ. Дүү маань бол ерөөсөө яг өөрийнхөө шийдэл яг урлагийн мөрийг хөөгд явсан. Би яг зүгээр өөрийнхөө үндсэн ажил мэргэжлийнхаа хажуугаар дуу хоор сонирхох байдлаар л одоо явж ирсэн. Магадгүй энэ гэр бүл бол бүгд уран бүтээлч гэр бүл шүү дээ. Танай гэр бүл. Тэгэхээр яахын аргагүй нөгөө нэг цуснд багаас төрхөөс нөгөө өгөгдсөн тэр зүйл байгаа учраас хэдий хорсон ч гэсэн одоо тэр авьяас бэлгийг үл ягаад ч дарж болохгүйсэн баха гэж бодож байна. Ээжийнхээ хамгийн их бахархдаг тэр цаг үе нь таны хувьд яг хизээ байдаг юм бэ? Мөн одоо маш олон уран бүтээлд одоо бас дөрөв мөнхөж Монгол төмний хайртай хүндтэй юм жүжигчин болсон. Тэгвэл таны хамгийн бас хайрлж хөндлөж явдаг дүр нь юу вэ? Киноны дүрөө? Кино жүжиг ер нь дэлгэцсэн. Гэхдээ мандахай цаацаад нэг хэлгэл байх л та түүнээс өөр бас. Надад бол тэр нэг дайны сүудрүүлөө нэг хүмүүс нэг их мэддэггүй баха. Нэг цэргийн даргын охин болж тоглодог нэг тийм дүр байдаг. Тэгээд баг бахта би ээжээрээ тэр киноныхан дууг их дуулдаг байсан. Тэгээ алтан соён ботой товчичэн гэдэг юм дуу байдаг штэ. Тэр дунд нь би их дуртай. Ааваараа дайсны цэргүүд сонсцгоо киноны дууг доолол ээжээрээ тэр дууг доололдог байсан. Тэр дүр нь надад бол бас их тэгж их тод хоногсч үлдсэн. Та ээжигээ өнөөдөр манай зочныг хамгийн их гоё баярлуулжсэн. За би энэ үед ээжигээ их сайхан баярлуулсан баха гэж боддог тийм цаг мөч. За хэлэхэд хэцүү юм аа. Тийм
үе мөчүүд бол нэлээд л байсан баг. Гэхдээ ээжнийх тийм сэтгэл хөдлөлөө бол нэг их ил гаргаад идэггүй хүн. Тэгээд зүгээр юу яаж яхад намайг Америкт сургуулаа төгсөж яхад ер нь их баярлах шиг санагдсан. Дүү ит хоёр хоёулаа зэрэг сургуулаа төгсөөд яг хоёулаа өмсөд зүсгэлтэйгээ тэгээд тэнцээ хамт ингээд төгсөлтийн баярын дээр ээж ирсэн. Тэгэхэд бол бидний хувьд бол тэр их тийм баяртай сайхан үйл явдал болж исэн. Тэр их тод үлдсэн байдгийг миний хан хүү болж төрөх ямар вэ? За би ч нэх өөрийгөө нэг ханхүү манхүү гэж л нэг боддгоо юм а зүгээр ийм нэр хүндтэй хүний хүүхэд байх нь бол нэг талаас их сайхан нөгөө талаас бол бас их өндөр үүрэг хариуцлага ингээд дагаад хүрээд ирдэг. Одоо юу гэдэг босод хүмүүс бол өөрийн зөнгөөрөө яач явсан яадаг ингээд байдаг болвол миний хувьд давхар дандаа бодож явах хэрэгтэй. Ээжийнхээ нэр хүндийг бодож явах хэрэгтэй байдаг. Таны ээж бас сэтгэл хөдлөлөнийг илэрхийлээд байдгүй гэх тэглээ. Магадгүй таач бас тийм байж магадгүй юм шиг зүгээр санагдаж байна. Тэгээд ээждээ тэр болгон хилээд байдгүй сэтгэл дотроо тээж явдаг тэр сайхан үг байдаг бол ээждээ яг одоо тэр сайхан сэтгэлээ илчилж мэдлэгээ дэвшүүлэх тэр боломжийг бас би тэнд олгож үлдээж байна. Би бол хайрцангуй гайгүй. Ээждээ бол байнга л хэлдэг. Тэгээ би одоо ч гэсэн хэлий. Ээжээ хүн таньда хайртай шүү. Хоёр хүн хоёулаа таньда маш их хайртай гэж хэлье. За баярлалаа. Танд уран бүтээлийн бас өндөр амжилт хүсье. За баярлалаа. Гэрлээ зам нэвтрүүлэг өнөөдөр студид хүрсэн ирсэн зочиндоо ийхүү одоо гинти нэгэн сайхан бэлэг барьлаа. Танд таалагдсан баха гэж найдаж байна. Ээж хүү хоёрыг бид хөө хамтдаа цэнхэрлэлтээр дамжуулж уулзсандаа баяртай байна. Гэрлээ зам нэвтрүүлэг маань яг одоо үргэлжилж байна. Сэтгүүлч Жогон баярт баярлалаа. Тэгэхээр таны том хөө Батэргэл таны тухай сайхан дурсан зам сэтгэлийн үгээ дэлгэлээ шүү дээ. Тэгэхээр энэ дашрын та бас хөвгүүдтэй тийм ээ. Зориулаад сэтгэлээ дэлгүүл магадгүй төдийлөн хэлж чадаад байдгүй ч гэдэг юм үг байдаг бол би ч одоо бас манай ээж хүү ч юм уу да мэдхгүй ер нь манай гэр бүлийнхэн ингээд манай ээжээ аав хоёр бол бид нарын аж амьдралд ер нь ямар нэгэн асуудалд яг хуршууд дүрдэггүй бид нарыг ингээл бие дагаад өөрсдөө шийд ялангуяа аав бол юу гэж шийдсэн тэргээрээ л яв гэдэг тийм л хүн байсан. Тэгээд тэр нь бид нарт ингээд нөлөөлсөн юм шиг байгаа. Тэгээд ингээл ер нь ганц би ч биш манай дүүнэр ч гэсэн ингээд ер нь хүүхдүүдийнхээ амьдралд бид нар нэг их оролцоод идэггүй тийм хачин гэрүүл. Тэр нь жаахан муу юм шиг ч юм уу үгүй бол нэг арай л нэг бишээ. Гэхдээ одоо тэгээ нэгэнтээ тийм юу чи одоо эргээд тэр өөр болно гэж байхгүй л дээ. А зүгээр Батэргэлийн хувьд бол ёстой хан хүү шиг өссөн. Анхных нь ач хоёр талаас аавынхаа талаас ч миний талаас ч анхны ач байсан учраас бүгд ёстой булаацалтал ингээл гар дээр одоо тэр аавынхаа талын буурлаав нь одоо 80 гарч бурхан болсон юм л да. Тэгэхэд тэр одоо 70 гарсан хүний чинь ингээд нуруун дээр бүр ингээд мөрөн дээр нь сууж байгаа толгой дээр нь юм тавьж байгаа зурж идэг тийм хүүхэд байсан шүү дээ. Яг харахгүй ханхүү байж дээ тийм. Хачин тийм хонтайж байж. Хүн болгоны алган дээр тийм бөмбөрсөн хүүхэд байсан. Тэгээд ч тэр юм уу их тийм эрхтүү хүүхэд шүү дээ. Тийм манай дүүн бол нэлээд тийм олон ачцээ гарсны дараа гарсан нэлээд бие даасан тийм зантай. Тэгээд одоо хоёр хүүдээ бол би хоёуланд нь хайртай. Үнэхээр одоо хоёулаа Америкт магистр хамгаалсан. Хоёулаа магистрыг одоо тэнд мастер хийж хамгаалаад манай Батэргэл бол бүр хоёр дахь сэдвээ аваад ингээд тэнд суралцах
урилгатай байсан. Тэгэл үгүй одоо нутагтаа ирж ажиллана гэл ингээл ирээл энд ажиллаж байгаа. Хоёулаа одоо тийм ямар ч үлээ гэсэн миний чихийг халууцуулж тий сургуульд оруулах гэж би хөөцөлдөж үзээгүй. Хоёулаа ингээл өөр өөрсдийнхөө замаар л ер нь гайгүй бие дагаад явцдаг. Тэр нь одоо бурхны аврал юм да. Тэрнээс хүүхэд бас ингээл санаа зовоогоод байвал хэцүү шттэ. Тэгээ гайгүй ингээд хоёулаа хичээл сургууль аж амьдралаа өөрсдөө аваад явдаг. Болохоор зэрэг бас миний ачаа хөнгөн байдаг юм а гайгүй. Арай гайгүй байдаг юм а гэж. Тэгэхээр таны хувьд хамгийн их хүний хувьд шүү дээ тийм ээ. Хамгийн их аз жаргалыг мэдэрч ийсэн. Мэдээж хоёр хүүгээ төрүүлсэн тэр үе бол мэдээж хамгийн аз жаргалтай үе. Тэрнээс өөрөөр том болсон юм ч гэдэг юм уу. За одоо л би нэг жаргаж ин да гэжсэн үе хизээ байсан бай танд. Ээж хүн бол ер нь тэгж за одоо боллоо доо би ч одоо жаргаж ин да гэж хизээч боддгоо баха. Товтол яах бол яаж байгаа бол хоолтой болоо биеийн гайгүй болоо одоо ингээл за энэ нөө биеийн яаж байгаа бол тэр хүүхэд нь ханиадтай гэсэн одоо ингээл тийм ээ ажлын ачаал нөх ингээл товтол тэгж бодож идэг байх. Би ч гэсэн одоо тэгээд хэдийгээр нэг их тус нэмэр болоод байхгүй яг хажууд нь байдгүй ч гэсэн товт сэтгэлийн гүнд бол яаж байгаа бол ажил нь яаж байгаа бол бие нь яаж байгаа бол гэсэн ийм санааны мохорт дандаа энэ бодол уяатай л байдгийг. Тэгтээ одоо намайг ингэж татаж чангааж сэтгэл зовоох нь баг байдаг учраас би хоёр хүүдээ их баярлж идэг. Үнэхээр баярлж идэг. Бурхны минь аврал ингэж одоо хоёр хүү маань гайгүй үр хүүхэд нь гайгүй яваад би бас баярлдаг юм да. Тэгэлгүй яг ээж хүн болгон яг одоо энэ таны ярьж байгаа зүйл дээр бол бүгдээрээ яг адилхан байдаг болоо гэж би бодож байна. Гэрэлтэй цонх хүчин хөтөлбөр та бүхэнд үргэлжлэн хүрч ийн үзэгчтэй. Тэгэхээр яг одоо өнөөдрийн зочинд маань мөн үзэгч та бүхэнд мэдлэгээ дэвшүүлэхээр гитарч инх болд ирсэн байна. Гитарын сайхан аялал бүгдээр хамтдаа сонирцгаая. За баярлалаа. За баярлалаа. Гитарчин инх болд. За хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлье. За тэгэхээр хүүтэн хэлсэн байсан л та. Түрүү нэвтрүүлгийн ихэн ч гэсэн манай сэтгүүлч холонгийн бэлтгэсэн мэдээлэл дээр бас гарч ирсэн. Хэдий таны гавьяаныхаа одоо амралтыг авсан ч ээж минь улам л одоо завгүй болсон гэж хэлж ирсэн. За тэгэхээр уран бүтээлийн хажуугаар нийгэм рүү чиглэсэн олон үйл ажиллагааг одоо хийж санаачилж за одоо бусдын сайн сайхныг хуваалцж байдаг. Одоо энийг тань одоо Монголын ард түмэн бүгдээрээ сайн мэдэх баха. За тодорхойлбол таны ээж болон за тухайн үеийн Монголын сор болсон одоо эмэгтэйчүүд бүсгүйчүүдийн хамтдаа үүсгэн байгуулж байсан одоо Монголын саран ээж нийгэмлэгийн үйл ажиллагаа үргэлжилсээр энэ жил 25 дахь жилтэйгээ золгож байна. Тэгэхээр танд бас баяр хүрхэн зүйс нэр болоо гэж бодож байна. За их баярлалаа. Үнэхээр энэ ер нь бол манай одоо бидний үеийнхэн бидний ахмад үеийнхэн бол нийгэмд хандсан энэ үйл ажиллагаа төрийн болон төрийн бус байгууллагын ажилд бол маш идэвхтэй оролцдог. Энэ нь уламжлал болоод бидний үеийнхэн ч гэсэн одоо манай театрын миний хамт ажиллаж исэн бүх хүмүүс ер нь тэгэл наам эвлэлт одоо улаан загалмай энд
найрамдлын нийгэмлэгүүд ер нь бүхэл ажилд эмэгтэйчүүдийн байгууллага инээ тэрэгээл одоо бүхэл ажилд үйлдвэрчин гэл ерөөсө бүгд сэтгэлээсээ яг өөрийнхөө цалинтай ажил хийж байгаа юм шиг ингэж оролцдог байсан шүү дээ. Тэгжээж ер нь уран бүтээлчд бол нийгэмд хандсан ийм сэтгэлгүй бол уран бүтээлч хүн болохгүй. Тийм учраас уран бүтээлчд энэ ажилд хэдийнээсээ тэгж оролцдог байсан. Тэр уламжлалын дагуу одоо манай ээж Норов Банзадгай одоо манай Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин Долгор Сүрэнгүй гэдэг ингээд манай ахмадууд маань энэ саран ээж нийгэмлэгийг анх байгуулахад оролцож санаачилж ингээд байгуулсан. Тэгээд энэ 93 оноос үйл ажиллагаа нь эхэлсэн юм байна лээ. Тэгээ 94 онд анх саран ээж тодруулж тэгээд тэрнээс хойш одоо буянтай ээж, элбэрэлт ээж гэл ингээд их олон сайхан ээжүүдийг тодруулдаг. Энэ нь ямар учиртай юм гэхээр манайд чинь одоо төрөөс бол яг хуу одоо 4-өөс дээш хүүхэд төрүүлвэл алдар тэхийн одон гардуулж штэ. Тэгэхээр олон хүүхэд төрүүлнэ гэдэг бол нэг хэрэг. А тэр төрүүлсэн олон хүүхдээ жинхэнэ Монгол зөв хүн болгож хүмүүжүүлэх. Энэ нийгмийн идэвхтэй гишүүн эргэн болгож хүмүүжүүлэх гэдэг бол асар том үүрэг хариуцлага. Энэ үүргийн бүр үнэхээр гарамгай биелүүлж байгаа ийм ээжүүд бол Монголд зүгээр өчнөө олноороо байна. Тэр дундаа ингээд л 13 хүүхэд, 18 хүүхэд төрүүлсэн ээж нар байна шүү дээ. Тэгээд зүгээр төрүүлчээгүй тэр төрүүлсэн хүүхдүүдээ үнэхээр жинхэнэ одоо Монгол улсын төлөө хөдөлмөрлөдөг сэтгэлтэй, чадвартай ийм сайхан хүн болгож хүмүүжүүлсэн. Ийм ээж нарын туршлагыг дэлгэрүүлэх, тэд нарыг алдаршуулах ийм одоо ажлыг энэ нийгэмлэг хийдэг юм аа. Баточор гээд одоо ерөнхий менежер байна, гүйцэтгэх захирал Хамсран гээд хүн байна. Энэ хүмүүс бол үнхэн сэтгэлээсээ энэ одоо нийгэмлэгийн төлөө ажилдаг. Ингээд энэ одоо энэ жил яг албан ёсоор хууль зүйн яамд бүртгэгдсэний 25 жилийн ойн болж байгаа юм байна лээ. Тэгээ энэ ойд нь бүр одоо бараг хэдэн жил болж байна. 10 жилийн өмнөөс эхлээд нэг ордон байгуулна гэж бид нар ингээл хөөцөлдөл байгаа. Тэгээ энэ маань ажиллаа эхлэх байх гэж найдаж байна. Энэ ажилд одоо олон хүмүүс орж байгаа. Гамболд захиралтай, Анд Базар захиралтай компаниуд одоо хамтарч ажиллах бид нар ингээд хийгээд гэрээнд гарын үсэг зурцсан. Тийм учраас энэ ордон маань ямар ч байлээ гэсэн нэг энэ жилдээ биш гэхэд хойтон гэхэд манай ээжүүд ороод амрах одоо чөлөө цагаа өнгөрөөх ийм сайхан ордонтой Харин ээжүүдийн ордон тун утахгүй бас өндөрлөн босох нэ. За гэрэлтэй цанх хүчийн хөтөлбөр та бүхэнд үргэлжлэн хүрч байгаа үзэгчтэй. Тэгэхээр яг одоо таныг өнөөдөр гэрэлтэй цанхад өргөдөн ирснийг хэн нэгэн сонсоод танаас нэг асуулт асуух юм байна. За ямар асуултанд юу гэж хариулах нь гэдгийг одоо бүгдээр хамтдаа сонирхцгоо. Энэ бол гэрэлтэй цанх хүчийн хөтөлбөр. Сайн байцгаана уу та бүхэнд энэ гайхалтай үчийн мэндийг дэвшүүлье. За ингээд та бүхэнтэйгээ учран залгах энэ гайхалтай мөчийг надад бэлгэлсэн гэрэлтэй цонхын нийт хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За мөн энэ гэрэлтэй цонхын хүндэт зочноор оролцож байгаа Намсрын Сууд огштой бас энэ үчийн мэндийг дэвшүүлье. За Сууд огш маань хувьд гэх юм бол бид нэр энэ 100 Тэрбомерг нэртэй уран сайхны кинон дээр ажилласан байгаа. Миний хувьд гэх юм бол мөрөөдлөө биелүүлсэн. Тэгээд энэ хүү кинон дээр бид бүхэн танд нэг дэлгэцэн дээр нэг уран бүтээл дээр мөн партнерлаж ажилласандаа сэтгэл хангалуун бас дээрээс нь бидний хувьд гэх юм бол нэр төрийн хэрэг гэж бодож явуулгаа дахин илэрхийлж танд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн бас танд хайртай шүү гэдгийг бас дахин хэлмээр байна агшаа. За тэгээд танаас хоёр асуулт байна. Гэхдээ хоёр биш уг нь нэлээд хэдэн асуулт байгаа. Гэхдээ хоёрыг нэг шийдвэрлэгээд асууя. Содогч маань өдий олон жил драмын театрын тайзан дээр олон 14-үүдийг үзэгчдэд хүргэсэн. За тэр дөрүүд нь ухаарал, бодрол, баяр баясгал гэх
маш их олон зүйлүүдийг үзэгчдийн зүрх сэтгэлд үлдээсэн байдаг. За тэр дөрүүдийг босгоход хажууд тань хань болж дэргэд тань төшиг болсон алтан партнерийнхаа тухай та хэлж өгөөч. Та ямар партнертойгоо хамтарч ажиллахад дэргэд тань одоо ойр сэтгэлд тань одоо илүү гоё ойлголцдог вэ гэдгийг би танаас асуумаар байна. За хоёр дахь нь гэх юм бол сая бас манай Улсын драмын Эрдэнэ театрт нэрт найруулагч Дорцсон бууган одоо 70 насны хүн сэтгэлийн тоглолт болсон байгаа. За тэр тоглолтын дээр манай Улсын драмын Эрдэнэ театрын 4 ардын жүжигчин тайзан дээр гарч ирээд Норо хэмээх гайхамшигтай сайхан жүжигийн яг шилээгэр болсон яг тэр хэсгийг бол үзэгчдэд хүргэсэн. За тэр Норо жүжигийн Норогийн дүрийн талаар би танаас бас асуумаар байна. Тухайн үед үзэж байхад бол танаас энэ асуултыг би асуумаар маш их санагдаж байсан. Ягаад гэвэл өөрийн ирэхгүй бахархах сэтгэл төрж өөрийн ирэхгүй сэтгэл маань огсон учраас би энэ асуултыг асууж байгаа шүү. За ингээд танд амжилт хүсье. Ингээд энэ үчиг гайхалтай сайхан өнгөрүүлээрэ. Мөн намайг урьж оролцуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд баярлалаа. За. Синдрам Эрдэнэ театрын жүжигчин шинэ баяр. Тийм манай залуучууд л байна шүү дээ. Тэгээ би энэ залуучуудаараа үнэхээр бахархдаг шүү. Театрын ирээдүй бол би одоо бүр үнэхээр сэтгэл амар одоо цааш нь бол үнэхээр ингээд аваад явах залуучууд ингэж бужигнж гарч ирж байгаад би үнэхээр одоо баяртай байдаг. Тэгээд түрүү ярьжсэн өнөө ажиллаа өгсөн ч гэсэн ажил ихтэй байгаа гэж. Үнэхээр одоо 24 цаг надад багцаар агаал одоо ингээд мэдхгүй өнөөдрийг хүрж цаашдаа одоо бас нэг өөртөө үр хүүхдүүдтэй зориулах цаг маань жаахан илүү байгаасаа л гэж би одоо хүсдэг юм. Энэ асуултын хувьд бол тоолох юм бол миний партнерууд бүр үнэхээр гайхалтай партнеруудтай. Манай Хөдөлмөрийн Баатар Гомсронгой бол бүр үнэхээр ингээд хүнийг үлгийдэж аваад дээш нь гаргадаг ийм сайхан партнер байлаа. Манай Гамтмөргой байна. Энжгүй хүүхэн дээр энэ хоёр чинь одоо яг миний партнерууд байсан байхгүй юу? 65 Латип гээд үнэхээр манай ардын жүжигчдийн цэрэнд болгонгой гээд эднэрийн одоо тэр хормонд би дүүжлэгдэл тэр жүжигийг хийсэн. Үнэхээр гайхалтай ийм партнерууд байсан. Сая одоо Норог хэллээ. Үнэхээр одоо Норо жүжиг бол Дорцсон буу найруулагчийн хийсэн тэр оргил болсон бүтээлүүдийн нэг. Энэ шилдэг уран бүтээлийн шагнал авсан тэр бол үнэхээр тэр найруулагчийн тэр жүжигт тоглосон миний хамтран тоглогчдын үнэхээр их авьяасын оргил нь болсон ийм бүтээл байсан. Би үнэхээр ингээд би их азтай хөө. Одоо Мантхайч бай, Нороч бай, Энжгүй хүүхэнч бай. Дандаа ийм аваргуудын хормоноос зүгтэл тэгэл тэднэрийн ач уянаар л би ингэж явж гарч ирдэг ийм л хүн штэ. Тэрнээс биш би одоо ингээд цойлоод гараад ирсэн юм надад бол байхгүй гэж би боддог юм. За баярлалаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч ирсэн танд дахин баярлалаа. Хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө урлаг таартай Монголынхаа ард түмтэйг олон жил хамтдаа байгаарай гэж тань өрөө чинь мөн бас Улсын драмын Эрдэнэ театрын хамт олонд нь уран бүтээлийн амжилт хүсье. Ерөөл Батаршгэ үнэхээр уран бүтээлчтэй дэмжиж идэг, хайрлж идэг манай үзэгчд гэдэг бол бид нарын одоо жинхэнэ одоо тулгуур маань төшиг маань үзэгчд байхгүй бол бид нар яах юм бэ? Хичнээн жүжигчин гэж хашгираад яах юм бэ? Тийм биз дээ. Тэгэхээр зэрэг бидний оршин байгаагийн утга учир болсон үзэгчд та нартай бид нар үнэхээр их баярлж идэг, талархаж идэг. Бүх үзэгчд та нартай хамгийн сайн сайхан бүхнийг нийт уран бүтээлчдийн өмнөөс бас өнөөдрийн хувьд өөрийнхөө өмнөөс та нарт хүсье өрөөё. Та нар минь үнэхээр бид нарыг оршин байх үндсэн байдаг шүү гэж хэлье. За тэгэлгүй ах уу. Гэрэлтэй цанх хүчийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар энд хүрээ жаргаж байна үзэгчтэй. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа баяртай та бүхэн сайхан амарцгаарай.